Хэрвээ бидний дэлхийд янз янзын хоолоор бороо ордог байсан бол яах вэ? Swallow Falls гэдэг нэртэй жижигхэн аралд Flint хэмээх хэгэл жирийн хүүхдүүдээс хамаагүй ухаантай хүүхэд эргэн тойронд нь тулгарч буй хамгийн том асуудал болох хүүхдийн гутлын үдээсийг шийдэхээр шүршдэг гутлыг бүтээдэг. Даанч нухацтай төлөвлөөгөөс болоод тэр гутлаа яаж буцааж тайлах аргаа олдоггүй. Энэ том алдаанаасаа болж тэрээр өөрийн гайхалтай зохион бүтээгч болох хүсэл мөрөөдлөө хайхыг шийдэж гутардагч. Түүний ээж нь хүүдээ уран зориг өгч зохион бүтээгчийн цагаан халаад өгснөөр дахин уралт гурван зургийг нь бэлгэлдэг. Энэ цагаас хойш Flint 9 шидийн зүйлсийг бүтээн. Явган телевиз, сарамгчны яриа орчуулагч, хархан шувуу гих мэтчлэн. Харамсалтай нь түүний бүтээсэн бүхэн ямар нэгэн байдлаар бүтлгүүддэг. Flint-ийн амтран суудаг Swallow Falls нь өмнө нь сардин загасны томоохон зах зээлтэй байсан ч гаднах дэлхий сардин загасыг заваан гэдэг ойлголтыг авснаар тэдний жижигхэн хот нь эдийн засгийн хүнд байдалд орж нөөцөнд үлдсэн сардинаас өөр идэх юмгүй болцгоосон. Тэгснээ бүр шарсан сардин, буцлагсан сардин, хатаасан сардин, сардинын чихэр гэд бүр байж болох бүгдийг хийсэн, бүгдийг иддэг. Энэ бүхнийг ажигласан Flint маань нэгэн гайхалтай төхөөрөмжийг бүтээхэр болдог. Тэр нь юу вэ гэвэл усаар хоол бүтээгч. Энэ нь яг яана гэсэн үг юм бэ гэвэл ус төхөөрөмж дотор хийж төхөөрөмж нь усыг хоол болгож гаргаж ирнэ. Ингээд нэлээд ажилласны дараагаар төхөөрөмжөө шалгаад бүргээр захиалж үзээд гаргаж авахын даваан дээр гэрийнхэн цахилгаан хүчтэй ачааллыг арай дийлэлгүй тогон тасарнаа. Энэхүү үйл явдлаас болоод Flint-ийн аав түүнд одоо энэ зохион бүтээгчийн мөрөдлөө хаяад ажилд үлдээ болвол яасан бэ гэж асуухад Flint маань дургу байгаач зөвшөөрөхөөс өөр аргагүй байдаг үлээ. Маргааш нь аавтайгаа хамт ажил дээр нь очиод байх зур Swallow Falls хотын дарга эдийн засгаа дээшлүүлэх зорилгоор хоттоо жуулчдад зориулсан гой зүйл барьсан тэрийг танилцуулж нээлттэй үйл ажиллагаа хийн гинэ. Энэхүү үйл ажиллагаанд нь аав нь оролцохоор болж ажлаа хүүдэд даатгаад явдаг. Ганцаараа үлдсэн энэ боломжоо Flint ашиглаад газ өөрийн хоол бүтээгч төхөөрөмжөө цахилгаан станц дээр авчин асахыг завдна. Гэтэл Earl гэдэг нэртэй булчинлаг цагдаа түүнийг сэжиглээд тийм ч амар цахилгаан станц руу оруулдаггүй. Flint маань ямар ч түүнийг саадуулж анхаарлыг нь сарниулаад эцэстэн төхөөрөмжөө асахыг завддагч төхөөрөмж тэнгэр өөд од шиг л харван оцсноор бүх юм буруугаараа эргэж хотын үйл ажиллагаач боснуулаа төмний шүшиг болоод аавынхаа урмыг алдаад л дуусна. Хөөхи Flint өөрийн үйлдэлтэй гутраа тэнгис далаа өөдөө ширтэн сууж байтал Нью-Йорк хотоос өнөөдрийн хотхны үйл ажиллагаа мэдээлэхээр ирсэн дадлагын ажилтан Flint-ээс олж бүтлгүүдсэн бөгөөд уураа гаргахаар ирсэн чин Flint-тэй таарад өстой жинхэнэ харааж өгнө. Яг тэрхүү мөчт нь харин маш аширхалтайгаар тэнгэрээс бяслаг унана. Тэрийг нь Flint анзаараад дээш хартал түүний төхөөрөмж амжилттай болсон ба үүлдэн төрөмтлөгдсөн ус түүний төхөөрөмж рүү ороод машинч үүргээ гүйцэтгснээр Swallow Falls хотод бүрээрээр бороо орно. Жижиг хотынхан энэ гайхамшигыг харж хүн бүрийн уйдгартай өдөр аз жаргалаар дүүрж шуналтай хотын дарга янз янзын төлөвлөгөө боловсруулад амжинаа. Яг энэхүү үйл явдлыг дадлагын сурвалжлагч Sam маань ашиглан дэлхийд даяар цацсан түгээгээд Flint-ийг хүртэл магтаад авна. Саяхан л Flint-ийг хүн бүр үзий ядчихсан бол одоо хүн бүр түүнийг хүндэлж хайрлаа. Энэ хүмүүс ийм муухай ахгүй юу? Амжилттай байж хайрлагддаг ч ах шиг. Одоо амжилтанд л хүрээ да тэ хэдүүлээ. Тэгжиж л хүмүүс тоох юм байна бид нарыг. За манай Flint Sam-ыг өөрийн лабораторид дагуулж ирээд манай хоёр ярилцсан танилцаж маргааш өглөөний цайнд өндөг шарсан мах оруулахаар болно. Бас сайн бүхний хажуугаар ямагт нэг том асуудал байдаг шиг хоолоор улам их бороо оруулах тусам мутацийн аюул тохиолдох боломжтой. Хэрвээ Flint-ийн аюулын хэмжүүр улаан өнгөн дээр очих юм бол нэг ёсондоо дэлхий сүнэнэ. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл хоол хитрхи их захиалах тусам хоол нь мутацанд ороод төхөөрөмж нь гажигдана. Гэхдээ одоохондоо бол зүгээр байна. Хотынхон Flint-д нэлээд дуртай болж эхлээд харин нөгөөд талд манай залууг хотын дарга ашиглахаар шийдсэн байна. Хотын даргын төлөвлөгөө болохоор 30 өдрийн турш өглөөний цай, өдрийн хоол, оройн хоолоор бороо оруулаад энэ үйл явдлуудыг сайн сурвалжилж мэдээ болгон цацаж хотыг дэлхийн хүмүүст таниулаад 30 дахь өдрөө гайхалтай хоолон бороо оруулж жижигхэн хотоо сурталчлах. Аюулын хэмжүүр туулж гайхаа амшиг болох боломжтой болохоор манай Flint төлөвлөгөөнд жоохон эргэлздэгч. Хүн бүр түүнийг хайрлна гэх үгийг сонсоод тэрэнд нь хит автагдсанаар ёстой хоолоор бороо оруулж өгнө. Энэ илүүдл хоол хогоо яаж зохицуулаад байгаа юм бол гэсэн чинь устгаж алга болгох биш. Хогийг атгаж аваад зүгээр нэг уулны цаашаа шиддэг машин бүтээчнэ. Шал мангар. Ямар ч тач Flint маань хоттой үнэхээр амар од болоод хотынхон ч сайхан хоол идэж үнэхээр жаргалтай байна. Бас далмаар нь Flint Sam-ыг болцоонд авч гараад Sam-ийн түүхийг сонсно. Эрттэй урдын цагт Sam ч бас Flint шиг ухаантай номой жаал байсан. Тэрээр өөрийнх нь хүсэл нь яг үндэ мэрэгжлийн цагуурийн мэдээлэгч болох байсан байна. Дааж явж хүмүүсийн шүүмжилд өөрийгөө дарчихсан юм байна лээ л дээ. Flint маань түүнийг сайн сонсож дэмжиж манай хоёрч гоё болол. Хүүхдийн кино байж бас үнсэлцгээл уруулаа жуумалзуулсан чинь хотын дарга Flint руу залгаад боснуулчихна. Оройн манай Flint-ус аавыгаа янзын зоогийн газар авч ороод бахархуулах гэсэн боловч аав нь хүүдээ машинаа зөксөөвөл дээр юм биш үү гэж хэлдэг. Учир нь тэнгэрээс бууж ирэх хоолны хэмжээ ойрын үед дэндүү том. Энэ нь яаж ч утсан цаашлаад ямар нэгэн том асуудал учруулах магадaltaй. Хүүдээ тэрээр үнэн зүйл хэлж байсан ч Flint маань түүндээ маргалтаж манай хоёрын санаа зүрнэ.
Тэгээ гэрлүүгөө гутран алхах зуур тэнгэрээс унах хоттог үнэхээр л дэндүү том хэмжээтэй байгааг хараад гяс хараад судалсан чинь аюул анхааруулга нь бүр шар төвшин рүү орцсон бас усны молекул нь мутацанд ороод хоол улам томроод байгаа аж. Флинт маань одоо энийг зогсоож болиулах ёстойгоо ойлгосон ч нөөмөө жижигхэн хотын дарга чинь хоолнд донцсон болохоороо бүр тархинь угааж сумлаад дахиад бороо оруулчихна. Харин нөгөө талд Сэм маань маш том аюул ойрт ирж байгааг цаг агаарын төхөөрөмжөөрөө олж мэдээд Флинтэд анхааруулах гэж оролцсон ч манай хүн анхаарал халамжинд дэндүү их автаад муухай ашиглаж тэрэг нь үл тоодог. Энэхүү буруу үйлдэлээс болоод маш том аюул жижиг хотыг нэрвэн. Цаг агаарын аимшигтай байдлыг харсан Флинт хоол бүтээгч машиныг зөксөөхөөр гэртээ харьсан чинь хотын дарга бүр улам их хоол захиалаа тэрнээс нь болоод төхөөрөмж нь бүр галзуураад гаргаж байгаа хоол нь томроод ачаалаа дэлэхгүй маш том асуудлыг үүсгэдэг. Төхөөрөмжтэй холбогддог компьютерийг нь хотын дарга эвдэлснээс болоод өөртөө Флинт готроо яахаа мэдэхгүй байх үед нь хэдий ээж нь байхгүй ч аав нь түүн дээр ирэн эцэст нь сэтгэлийн үгсээ хэлж хүүгээ дэмждэг. Урам зориг орсон Флинт маань хурдан сэтгэж өөрийн машин онгоцоо хүлээлгэн бусдын тусламжийг гуйж ямартай ч багаа бүрдүүлнэ. Гэвч хотод маань нэмэлтээр томоохон асуудал тулгарч хаягдал хоол байж боломгүй дүнд хүрснээр доош хүмүүс рүү чиглэн нуран унана. Хотын иргэд зүгтаад далай руу гарах зур Флинт болон түүний хамууд хоол бүтээгч төхөөрөмждөр нисэж очоод нэг нэгээрээ бартаад аюулуудыг даван туулан арай гэж төхөөрөмждөрөө очиход харамсалтай зогсоож болдоггүй. Яахаа мэдэхгүй харуулсалт автаад Флинт гинэд өөрийн шүршдэг гутлаа санан гаргаж ирээд төхөөрөмжийг шүршснээр аюулыг зогсоодог. За ингээд л амар сайхандаа жаргана да. Дөнгөж сая би Cloudy with a Chance of Meatballs хэмээх хүүхэлдэйн кинон дээр товч тайлбар хийлээ. Энэ киноноос бид нар яг юу ойлгож олох вэ гэвэл бүтлгүйтэл гэж байдаггүй. Бүтлгүйтэл бол амжилтанд хүрэхийн нэг хэсэг. Та бүхэнд маань хийж бүтээж олж авахыг хүсэн ямар нэгэн зүйл байгаа л бах. Миний хувьд бол 200 мянган subscriber хүрэх зорилготой. Тэгээд тэрхүү зорилготой хүрэхээр хамаг чадлаараа энэхүү бичлэгийг хийгээл байж энэ да. Тэгээд энэ бичлэгийг хийж байхдаа микрофоноо газар унгааж мунгаад эвдэлж мэвдлээд ганц хоёр бүтлгүүтлүүд нэлээд тулгарлаа. Тэгсэн ч гэсэн бууж өгөлгүй энэ бүхний туулж иж би өөрийн зорилготой хүрнэ. Тийм болохоор энэ бичлэгийг үзсэн та бүхэн бүгдээрээ мөрөөдөл өөрийн хүсэл зорилгын төлөө шаргуу хөдөлмөрлөөрэй. Хизээ нэг өдөр зөндөө бүтлгүүтсэн ч гэсэн Флинчийг амжилтанд хүрэхэл болно. Тэр амжилтанд дараа нь дэлхийгч бүснүүлэх магадaltaй л та. Гэтэл амжилтанд хүрсэн бол амжилтанд хүрсэн тийм ээ. За тэгээд дуустал нь үзсэн бүх хүмүүстээ маш их баярлалаа. Instagram-ыг маань бас follow-дод өгөөрэй. 1000 follower хүрчих гээл алцаад байгаа шүү. Баярлалаа баяртай.